Бүгд найрамдах ардчилсан Солонгос ард улс 5 сарын дараа анх удаа баллистик пуужингийн туршилт хийжээ. Газан зургаас гал зогсоох гэрээг хэрэгжиж ихснээс хойш 80 удаа зөрчигдөж 80 орчим хүн амь үргэсэн гэлээ. Америк нэгдсэн улсын засгийн газрын үйл ажиллагаа хэсэгчлэн зогсоод 21 хоног өнгөрлөө. Арамдраг үзэгчтэй Тэнгэр телевизийн гадаад мэдээний хөтөлбөр та бүхэнд шууд хүрч байна. Бид хэд дахинд болж байгаа онцлог үйл явдлуудаас таймлан мэдээлнэ. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп болон Орос улбаны улсын ерөнхийлөгч Владимир Путин нарын дээд хэмжээний уулзалт түр хойшлогдсон байж магадгүй. Америк нэгдсэн улсын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио болон Орос улбаны улсын гадаад хэргийн сайд Сергей Лавров нар хоорондоо утсаар ярьсан. Энэ үеэр ярилцлага үр дүнтэй болсон гэж талууд мэдээлсэн боловч төрийн тэргүүдийн хооронд бичлэн уулзах шийдвэр гараагүй болтойгоо юм. Учир нь цагаан ордны зүгээс Марко Рубио болон Сергей Лавров нарын утсаар ярьж дуусны дараах мэдээлэлтэй ойрын хугацаанд Дональд Трамп, Владимир Путин нарын уулзалт товлогдоогүй гэж мэдэгдсэн байна. Мөн Кремлийн төлөөлөгч Дмитрий Песковын хэлснээр ерөнхийлөгч нарын хооронд үйл ойлголцол байгааг бид нар харж байна. Дональд Трамп тэр Владимир Путин тэр аль аль нь уулзалт болох тухай уулзалт болох огноо тогтоож өгөөгүй гэсэн байна. Дональд Трамп өнгөрсөн 7 хоногт Унгар улсад Владимир Путинтэй уулзнаа гэж анх зарлаж байсан ч Москва нэн даруй гал зогсоохыг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлсэн. Энэхүү уулзалтыг хойшлогтод хүргэсэн байж магадгүй гэж шинжээж таамаглаж байгаа. Дайныг дуусгах шийдлийн тухайд Украин улсын зүгээс Америк нэгдсэн улсын санал болгож байгаа. Одоогийн фронтын шугамар дайныг зогсоох шийдлийг бол эрс эсэргүүцэж байгаа. Энэ нөр Украины эрх баригчдын хувьд улсынхан тусгаар тогтнолд шууд халдсан хэрэгэ гэж үзэгдэж байгаа юм. Нөгөө талаас Орос улбаны улс төрх хугацааны богино хугацааны гал зогсоох биш асуудлыг үнцээр нь шийдсэн урт хугацааны энхийн хэрэгцээрийг дагуулахыг дэмжиж байгаа. Энэхүү талуудын уулзалт хойшлох тухай мэдээтэй зэрэгцэн Европын удирдагчид Мягмар гарагт Америк нэгдсэн улсыг Украины асуудлаар илүү хатуу байр суурь Орос улбаны улсын эсрэг илэрхийлэхийг уриалсан байна. Мөн их сурвалжуудын мэдээж байгаагаар НАТОгийн ерөнхий нарийн бичгийн дарга Марко Рүте энэ асуудлаар дэлгэрэнгүй ярилцахаар өнөөдөр Вашингтонд ирсэн байна. Тэр маргааш Дональд Трамптай уулзнаа гэж их сурвалжууд мэдээлж байгаа. Энэ үеэр Марко Рүте Дональд Трамптай уулзаж Европын байр суурийг танилцуулах байхаа гэж таамаглаж байгаа юм. Дональд Трамп өнгөрсөн 7 хоногийн хугацаанд Владимир Путинтэй утсаар ярьсан. Мөн Украин улсын ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй бичлэн цагаан ордонд уулзсан. Энэхүү уулзалтынхаа дараахан саний дурдсан Унгарын уулзалтын тухай ярьж тэр даруйд нь Марко Рубио болон Сергей Лавров нар бэлтгэл уулзалтыг Будапештад хийхээр төлөвлөгдөж байсан. Тухайн үед мөн Будапештийг уулзалт болох газраар сонгосон ихээхэн маргаан дагуулж байсан гэдгийг дурдъя. Унгарын улсын ерөнхий сайд Виктор Орбан нь Оростой харилцаа холбоо сайтай улс орнуудын нэг мөн байна. Мөн хуралд Владимир Путиныг урьх нь түүний онгоц бусад Европын улс орнуудыг агаарын орон зайг нь давж гарна гэсэн үг. Польш улс хэрвээ газар нутгийнхын дээгүүр Владимир Путины суусан онгоц нисэх юм бол олон улсын эрүүгийн шүүхийн баримтлагын шийдвэрийн дагуу Владимир Путины онгоцыг буулгаж түүнийг баримтлах боломжтой гэж мэдэгдсэн байна. Үүний улмаас Болгар улс улсынхаа агаарын орон зайг ашиглуулах боломжтой гэдгээ ч мөн илэрхийлж байсан юм ба. Дараагийн мэдээ. Бүгд найрамдах ардчилсан Солонгос ард улс буюу Хойд Солонгос улс 5 сарын дараа анх удаа баллистик пуужингийн туршилтыг хийлээ. Бүгд найрамдах Солонгос улс буюу Өмнөд Солонгос улсын зэвсэг хүчний мэдээлснээр Пинян хотоос өргөж орших бүс нутгаас хэд хэдэн богино зайн баллистик пуужинг харуулсан гэж байна. Эдгээр нь 100 хойш чиглэн 350 км-ийн зайд ниссэн юм байна. Өмнөд Солонгос улсын зэвсэг хүчний удирдлагуудын мэдээлснээр Америк нэгдсэн улстай байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд энэхүү Хойд Солонгосын альва өдөөн хатгалгыг нэт заахад бүрэн бэлтгэлтэй байгаа гэдэг мөн ташимт хэлсэн байна. Нөгөө тал Япон улсын шинэхэн ерөнхий сайд Санаe Такачи сэтгүүлчдэд өгсөн ярилцлагынхаа үеэр Японоос Америк болон Өмнөд Солонгостой нэгт харилцаа холбоотой ажиллаж байгаа бөгөөд пуужингийн туршилтын талаарх мэдээллийг бодит цагийн гормоор солилцож байна гэдгийг хэлсэн байна.
Хойд Солонгосын талаас туршилтын талаар харин ямар нэгэн тайлбар хийгээгүй байгаанд анхаарал татаж байгаа. Ямар ч тач ийм туршилт хийж байна гэдэг нь энэ 7 хоногийн ихээр Америкийн эцсээр Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын Азийн орнуудад хийх айшлалтай дагцаж байгаа гэдгийг олон улсын шинжээчид түлхүү анхаарч байна. Энэ айлчлал нь Дональд Трампын энэхүү бүс нутагт хийж байгаа бүрэн эрхийн 2 дахь хугацаа нэгснээс хойш Азийн улс орнуудад хийж байгаа анхны айлчлал нь. Тэрээр эхлээд Малайзад бүс нутгийн дэд хэмжээний уулзалтанд оролцоод дараа нь Япон улсад очно. Үүнийхээ дараа бүгд найрамдах Солонгос улсад болох Аз намхан далайн эдийн засгийн хамтын ажиллагааны чуулга уулзалтанд оролцохоор төлөвлөж байгаа юм. Хойд Солонгос улс нь Аз намхан далайн эдийн засгийн хамтын ажиллагааны энэхүү чуулганы өмнө эсвэл явцын үеэр иймэрхүү пуужингийн туршилт хийсэн мөн хийж магадгүй байгаа нь өдөн хатгасан шинжтэй үйлдэлээ гэж хөрш зэрэгэлдэх орнууд нь ийхүү үзэж байгаа бол шинжээчид Хойд Солонгосыг цөмийн зэвсэгтэй улсаа гэсэн статусаа олон улсын давцанд хүлээн зөвшөөрүүлэх орлогын нэг гэж харж байгаа юм байна. Өнөөдрийн туршилтууд нь тус улсын энэ оны 5 дугаар сарын 8-нд хийсэн богино зайн пуужингийн туршилтаас хойш анхны баллистик пуужингийн туршилт тухайн үед Америк нэгдсэн улс болон Өмнөд Солонгос улсын зэвсэг хүчний эсрэг цөмийн эсрэг давталгааг дуурайлан хийсэн туршилтаа гэгдэж байсан. Энэ удаагийн бас нэг онцлогтой байгаа нь Өмнөд Солонгос улсын ерөнхийлөгч Ий Жэмён 6 дугаар сард албан тушаалаа хүлээн авснаас хойших анхны Хойд Солонгос улсын хийж байгаа пуужингийн туршилт. Ий Жэмёны хувьд тэрээр Солонгосын хойгт инх тайвны сэргээхэд хүчин чармайлт гаргана гэж кампанид ажиллахаа үеэр удаа амлаж байсан. Хойд Солонгосын асуудлаар харьцангуй уян хатан байр суурьтай байдаг нэгэн байна. Америк нэгдсэн улсын дэд ерөнхийлөгч J.D. Vance мэмэр гарагт Израильд хийсэн айлчлалынхаа үеэр газын зурус галзахсах хэлэлцээр үргэлжлэн одоогийн явцч төр доктортой хүлээлтээс давсан үр дүнтэй байгаа гэж мэдээлв. Түүний энэхүү айлчлал нь Дональд Трампын цац захиргааны энхийн хэлэлцээрийг баталгаажуулах хүчин чармайлтын нэг хэсэг яхахгүй мөн. J.D. Vance-ийн айлчлалын зэрэгцээ Хамас бүлэглэлийн төлөөлөгчид Израильтай үлдсэн зөрүүтэй асуудлуудыг ойлголцох зорилгоор Каир хотноо болж байгаа яриа хэлэлцээнд оролцож байгаа. Палестины мэдээллээр Израиль улс нь гал зогсоох гэрээг хэрэгжиж эхэлснээс хойших сүүлийн 11 хоногт 80 удаа энэхүү хэлэлцээрийг зөрчиж 80 орчим Палестин иргэнийг амьсгалтанд нь хүрсэн гэж мэдээлж байгаа юм байна. Израилийн зүгээс Хамас бүлэглэлийг барьцаанд байх үед аймаалцсан хүмүүсийн зохицыг буцаах ажлыг удаашруулж гэрээг зөрчиж байна гэж буруутгаж байгаа юм. Энэ тухайд одоогийн байдлаар Хамас бүлэглэл нийтдээ 15 зохицыг үүнээс 2-ыг нь улаан загалмайгаар дамжуулан өнөөдрийн байдлаар бол хүлээл гэж өгсөн байна. Гэхдээ Хамас бүлэглэл цааш нийт 13 хүний зохицыг дахин буцааж өгөх үлдсэн байна. Олон хүн нурангад дарагдсан учраас тэдгээр зохицыг олоход хугацаа хэрэгтэй байна гэсэн тайлбарыг Хамас бүлэглэлийн зүгээс өгч байгаа юм. Удаахныг асуудал нь тусламжийн асуудал байгаа. Газын зуруусын хэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж байгаагаар гал зогсоох гэрээ хүчин төвлөрд болсноос хойш ердөө 986 тусламжийн ачааны машин нэвтэрсэн байгаа нь анх амласан 6600-аас хамаагүй бага тоо болж байгаа юм. Энэхүү гал зогсоох хэлэлцээр хизээж нурж магадгүй тусламж хангалттай биш амьсаа алдсан барьцааны хүмүүсийг буцаах ажил удаашралтай байгаа ийм үед дэд ерөнхийлөгч J.D. Vance гал зогсоох хэлэлцээр хിവэрэ үргэлжлэн нөхцөл байдал намжин гэсэн итгэл найдвартай байгаа гэдгээ удаадараа энэхүү илэрхийлж байгаа юм. Энэ байдлыг Америк нэгдсэн улсын дипломат зуршлал амжилт олохгүй байна гэх шүүмжлэгчдийн таамаглалыг нэцээгсэн оролдлого нөгөөтэйгүр хэлэлцээрийг нураахгүй тулд Америкийн зүгээс тууштай дипломат ажиллагаануудыг явуулж байна гэдгийг харуулах үйл явдлыг хэлж болно. J.D. Vance-ийн айлчлал нь Америк нэгдсэн улсын ойролт орнын инхийн төлөөлөгч Стив Витков болон ерөнхийлөгчийн хүргэн Жаред Кушнер нарын айлчлалын дараа болж байгаа. Мэмэр гарагт Израиль улсын ерөнхий сайд Беньямин Нетаньяху Египт улсын тагнуулын газрын дарга Хасан Рашадтай Иерусалимд уулзаж гал зогсоох төлөвлөгөөг ахиулах талаар ярилцсан гэж Израиль улсын ерөнхий сайдын алтнаас мэдээлсэн. Египт улс нь өөрөө инхийн хэлэлцээрийн гол зууршлагч улсуудын нэг Газад байрлах тогтворжуулах хүчний удирдагчаар ажиллах төлөвтэй байгаа юм. Америк нэгдсэн улсын засгийн газрын үйл ажиллагаа хэсэг тасалснаас хойш 21 дахь өдрөө өнгөрч байна. Хизээ эргээд сэргийх нь тодорхойгүй. Зарим хууль тогтоогчид энэ удаагийн засгийн газрын саатал нь Дональд Трампын анхны бүрэн эрхийн үед болж байсан 35 хоногийн турш засаг зогссон хугацааг давж магадгүй гэж таамаглаж байна. Сенатын төсвийн хууль энэ 7 хоногийн даваа гарагт 11 дахь удаага батлагдаж чадаагүй. Сенатад байгаа бүгд найрамдагчид өнөөдөр цагаан орд нь ерөнхийлөгч Дональд Трамптай уулзаж санхүүжилтийн хугацааг сунгах талаар ярилцсан юм. Гэхдээ атжилсан намыг дэмжихийг уриалж нэгдсэн байр суурьтай байхыг илэрхийлсэн гэж их сурвалжууд мэдээлж байгаа.
За хатажилсан намынхны зүгээс халамжийн зарлыг нэмэгдүүлэхийг уриалж байгаа бол бүгд найрамдах намынхны зүгээс ерөнхийлөгч Дональд Трампыг албан тушаалдаа орсон цагаас хойш төсвийг нин даруй бууруулахыг бол шаардаж байгаа. Холбооны засгийн газар өнөөдрийн байдлаар 2.3 сая албан хаагчтай үүнээс 750 мянга орчим хүн өдөр бүр ажилдаа одоогийн байдлаар л очих ирэхгүй төр чөлөөлөгдөж байгаа гэж Конгрессийн төсвийн албанаас бол мэдээлсэн. Намын хаалт дуусах хүртэл цалингаа авахгүй үүний дараа бол зөвхөн нөхөн олбор хэлбэрээр бол цалингаа буцааж авах юм байна. Харин чухал үйлчилгээнд тооцоогддог ажилчид буюу амнаас аюулгүй байдлыг хамгаалдаг салбарынхны хувьд бол хэвийн ажиллаж байгаа. Ингэж цалинтай чөлөө авсан ажилчдад өдөр бүр 400 сая $400 зардал гарч байгаа гэж төсвийн албаны тооцоонд дурдсан байна. Түүнчлэн 1.3 сая цэргийн албан хаагч цалингаа алдах төлөвтэй байсан боловч Дональд Трампын шийдвэрээр турх хугацаанд хөрөнгийн шилжүүлэг хийгдэж төр завсарлага өгсөн юм байна. Гэвч дараагийн 7 хоногт дахин ийм арга хэмжээ авах боломж байгаа гэж албаныхан мэдээлж байгаа. Үүнээс гадна цагаан ортны төрийн агентлагуудын бүтцийн өөрчлөлт хийх ажлынхаа хүрээнд 10,000 гаруй төрийн албан хаагчийг цомогдохоор төлөвлөж байгаа юм байна. Эхний шатанд 4,300 хүнийг халсан гэх мэдээлэл. Хамгийн том цомогдол нь сангийн яам, эрүүл мэнд, хүний эрүүл мэнд, боловсрол, орон сууц, хот байгуулалтын яамд хийгдсэн байна. Цагаан ортны төсвийн албаны дарга Рас Воутын хийж байгаагаар төрийн хит төвлөрсөн тогтолцоог нураах боломж энэ удаа гарсан байна. Үүнийг ашиглах ёстой гэж мэдэгдсэн байгаа юм. Намын холбооны шүүгч гэхдээ эдгээр халаас сэлгийг улс төрийн зорилготой хууль зөрчсөн үйлдэл байж магадгүй гэж шалгаж байгаа. Сайн дурын төрийн бус байгууллагууд одоогийн байдлаар ажилгүй болсон төрийн албан хаагчдад тусламж үзүүлэх зорилгоор арга хэмжээ авч эхэлсэн. Тухайлбал Вашингтон бүсийн Capital Area Food Bank төрийн албан хаагчдад зориулж тусгай хүнсний хөтөлбөр хэрэгжүүлж байгаа юм байна. Өмнөх хаалтууд эдийн засгийн өсөлтийг богино хугацаанд бууруулдаг байсан боловч дараа нь хэсэгчлэн нөхөгддөг ийм ажиглалт байдаг. Oxford Economics байгууллагын судалгаагаар засгийн газрын хаалт 7 хоног бүр эдийн засгийн өсөлтийг 0.1-ээс 0.2 нэгж хувиар бууруулдаг юм байна. Хэрвээ энэ байдал бүтэн улирлын турш үргэлжлэх юм бол эдийн засгийн өсөлт 1.2-оос 2.4 нэгж хувиар буурах эрсдэлтэй юм байна. Хамгийн ихээр хохирж байгаа салбаруудын тухайд Америк нэгдсэн улсын аялал жуулчлалын хаалтаас болж аялын эдийн засаг 7 хоног бүр $1 тэрбум алдагдал хүлээж байгаа гэх тооцоолно байгаа. Үүнд Смитсонианы музей, үндэсний амралтын хүрээлэн зэрэг Вашингтоны гол үзүүрүүд хаагдсан байгаа нь хийхэн нөлөөсөн байна. Америк нэгдсэн улсын худалдааны танхим, жижиг бизнесийн санхүүжилтийн хөтөлбөрүүд хаагдсанаар 7 хоног бүр 1600 орчим жижиг компаниудад очдог $860 сая зээл зогссон гэж мэдээлсэн байна. Үүнтэй зэрэгцэн үерийн даатгалын гэрээг сунгаж орон сууцны зээл, үл хөдлөх хөрөнгийн хэлцлүүд хойшлогджээ. Хятад улс эх 5 жилд салхин эрчим хүчний үйлдвэрлэлээ 2 дахин нэмэгдүүлэх зорилт тавьсан байна. Энэ тус улсын нүүрс төрөгчийн ялгаруулалтыг тэглэх эрчим хүчний бодлогод нь салхин эрчим хүч голлох байр суурьтай болохыг харуулсан үйл явдал болж байгаа. Одоогийн байдлаар Хятадын салхин эрчим хүчний салбар нь дэлхийд суурилсан хүчин чадлаар бол аль хэдийн тэргүүлдэг. Харин энэ удаад салбарын төлөөлөгчид даваа гарагт 1000 гаруй компани хамтарч гаргасан энэхүү тунгаглалт 2030 он гэхэд Хятадын нийт суурилсан цахим салхин эрчим хүчний хүчин чадлыг 1300 гигаваттад хүргэх зорилт тавьсан байна. Ингэснээр 2026-аас 2030 онд жил бүр дор хаяж 120 гигаваттын шинэ турбин суурилуулна гэсэн үг. Энэ нөрөө 2020-оос 2024 оны хооронд жилд дунджаар суурилуулж байсан 60 гигаваттаас 2 дахин давсан хэмжээ байгаа. Энэ оны 8 дугаар сарын байдлаар тус улсын нийт хүчин чадал 580 гигаваттад хүрээдсэн. Салбарынхны тунхагт Хятадын өргөн уудам салхин нөөц нь хөгжлийн асар их боломжийг бий болгож байгаа. Энэ удаагийн тунхаглал нь эрчим хүчний салбар, нүүрс төрөгчийн нийлүүлэлтийг тэглэх үйл хэрэгт энэ тэргүүний хувь нэмэртэй байна гэдгийг хэлсэн байна. Ажиглагчдын үзэж байгаагаар энэ зорилт нь олон улсын таамаглаас бол хол давсан үзүүлэлт юм байна. Хятад улс нь өөрөө дэлхийн хамгийн их хүлэмжийн ихийг ялгаруулдаг улсын хувьд 2030 он гэхэд нүүрс төрөгчийн ялгарлыг дээд түвшиндээ хүргэж, үүнээс хойш 2060 он гэхэд нүүрс төрөгчийн ялгаруулалтыг тэглэх зорилт тавьсан байгаа. Энэхүү зорилгодоо хүрэхэд нь сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл инхүү огцон өсөж байгаа нь сайнаар нөлөөлөх нь мэдээж байна. Мэдээ өргөжлөж байна. Энэсээ би зарим мэдээллийг товчоор багслан мэдээлдэг.
Америкийн нэгдсэн улсын шатрын их мастер Даниэл Нардоцки 29 наснда таалалд өгсөн талаар хойд Каролинагийн Шарлотт хотын шатрын клуб мэдээллээ. Тэрээр хүүхэд наснасаа онцгой аюултай шатарчнаар олонд танигдж 18 наснда их мастер цолыг хүртсэн юм а. Шарлотт хотын шатрын клубын зүгээс түүнийг авьяаслаг шатарчин, боловсролын зүтгэлтэн, олон нийтийн хайр хүндэглэлийг хүлээсэн нийгэм байсан юм гэж дурджээ. Түүний нас барсан шалтгаан одоогоор тодорхойгүй байна. Дэлхийн цахилгаан автомашины борлуулалт 9-р сард дээд амжилтаа эвдэж нийт 2.1 сая ширхэг автомашин худалдаалагдсны 62%-ийг хятад улс дангаар эзэлж байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 24%-аар өссөн үзүүлэлт болж байгаа юм. Мөн зөвхөн хятадын дотоодын үйлдвэрлэгчид 826 мянган цахилгаан автомашин нийлүүлсэн байгаа нь нэг жилийн өмнөхөөс 28.5%-аар нэмэгдсэн үзүүлэлт болж байна. Хятадын цахилгаан автомашин үйлдвэрлэгчдийн Европ дахь эрэлт болон шин загварын борлуулалт өссөн зах зээлийг тэлэхэд нь ийхүү нөлөөлжээ. OpenAI компани ChatGPT-гээр ажилладаг Atlas нэртэй шинэ веб хүчийг танилцуулж Google Chrome-тай өрсөлдөх зорилт тавьжээ. Энэхүү хүч нь уламжлалт хайлтын цонхны оронд ChatGPT-тэй харилцах чат интерфейс ашиглаж хэрэглэгчийн үйлдэлийг санан илүү тохиромжтой хайлт санал болгохож. Одоогийн байдлаар OpenAI 7 хоног бүрийн 800 сая ChatGPT хэрэглэгчтэй, гэвч 3.4 тэрбум хэрэглэгчтэй Chrome-тай өрсөлдөх нь том сорилт хэвээр байгаа юм. Парисын Луврын музейгээс өнгөрсөн 12-нд хулгайлагдсан 9 ширхэг үнэт эдлийн нийт нь $102 сая хүрсэн гэж нийслэлийн прокурор Лор Беко мэдгдлээ. Үүнтэй холбогдуулан музейн захирал Лоренс де Карсиг Францын Сенатын соёлын байнгын хороонд мэдүүлэг өгөхөөр дуудсан байна. Одоогоор мөрдөн шалгалт үргэлжилж байгаа бөгөөд 4 сэжигтэн тодорхойлсон ч хамсаатан байх магадaltaй гэж мөрдөн байцаагчид үзэж байна. Би та бүхэнд гадаад мэдээгээ хүзүүллээ. Анхаарлаа хандуулсан явдал баярлалаа.